Америк нэгдсэн улсын олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хөгжлийн шийдэл төрийн бас байгууллагын хэрэгжүүлж буй жижиг дунд бизнесийн тогтвортой хөгжлийг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх Best хөтөлбөр. Манай оршоо 2003 онд үүсгэн байгуулагдаад 4 хүний бүрэлдэхүүнтэй жаргалан цумтай үйл ажиллагаа явуулж байгаа. 2022 оны 6 сараас үйл ажиллагаа өргөжүүлээд мөрөн сумдаа салбараа нэгээд ажиллаж байна. Бид бүхэн Best хөтөлбөрийнхөө хүрээнд хоршооныхоо бүх бичиг баримтыг эмхлэн зэгцсэн байгаа. За хоёрдугаарт нь бол энэ засаглалыг яаж хүмүүсээ хөгжүүлэх үү, яаж бүтээгдэхүүнээ зарах уу гэдэг маркетинг үйлчилгээний чиглэлээр бол бас мэдээллийг авсан. Бүх тайлан мэдээ маань одоо зөвлөгч нарынхаа өгсөний дагуу үр дүнтэй гардаг болсон байгаа. За Best хөтөлбөрийнхөө дэмжлэгтэйгээр бол хоршоо хөгжүүлэх сангаас 50 сая төгрөгийн зээл авсан. Энэ зээлээрээ бол барбаа машин, ноос сэмлэгч машин, ноос угаагч эдгээр тоног төхөөрөмжүүдийг авсан. Эсгийнхээ үйлдвэрийн тасралтгүй байдлыг хангах зорилготой хурганы ноос, уртын ноосуудаа нөөцөлж цэцгэлаатанда бэлтэж авсан байгаа. Ингэснээр бол Хөвсгөл аймгийнхаа төдийгүй Монгол улсынхаа 12 аймгийн 800 мянган орчим ард иргэдэд Монгол аргаар хийсэн эко бүтээгдэхүүн нэр үйлчилж хэрэглэгчд маань бол өмнөх жилүүдээс 2 дахин нэмэгдсэн. Ажлын байрыг бол 4 дахин нэмэгдүүлсэн. Хийж байгаа бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг бол 5 төрлийн эсгээ идэг байсан бол 12 болгож бас 7 нэр төрлөөр нэмэгдүүлсэн юм үр дүнтэй. Баярлалаа Юсай. (1996) оноос эхлээд өрхийн тариалан эрхэлж ногооны үйл ажиллагаа эхэлж исэн. 2021 онд зах зээлийн бэлчээрийн удирдлагын менежмент төслөөс хүлэмжний төсөл хийх зорилготой байтал тэр үед яг энэ Best хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр төслөө сайжруулж энэ төсөлд хамрагдаж 10-10 харьцаатай хүлэмж хийхээр болсон. Өнгөрсөн жил төмс үнсийн ногооны салбарыг дэмжих төсөлд хамрагдаж 45 сая төгрөгийн зээл аваад би услагааны систем хүлэмжээ өшөө томруулж авах дэмжлэг болсон. Санхүү бүртгэлээ яаж хөтлөх үү, яаж удирдах уу, ажилтнуудтайгаа яаж гэрээ хийх үү, бүтээгдэхүүнээ яаж шинжил зах зээлд гаргах уу гэх мэт мэдлэг маань нэмэгдэж үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллах боломж бүрдэж байгаад их баярлж авдаг. Best хөтөлбөртэй хамтарч ажилласнараа одоо би бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуй эрхлэх боломжтой болж урдаас орж ирдэг ногоог багасгаж аль болох шинэ сортуудыг тариалж одоо хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлэх боломж бүрдэж байгаа. Баярлалаа Юсайд. (2009) оноос хойш одод нэртэй ааруулын цех ажилладаг. Бизнесээ нэлээд хэдэн жил хийсэн ч гэсэн нөгөө өдөр тутмынхаа ажилдаа ингээд түүртэд нөгөө бизнесээ ирээдүйд чиглэсэн ажлаа маш бага хийж ирсэн юм байлээ. Best хөтөлбөртэй хамрагдсанараа би өөрийнхөө бизнесийг ингээд албажуулж компани болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Компани болсноор бол надад маш их давуу тал боломжууд бий болж байгаа. Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Компанийнхаа татвар нийгмийн даатгал санхүүгийн талингаа өөрөө хийж чаддаг болсон. Бизнес маань өргөжөж борлуулалтын орлого маань 20% нэмэгдсэн байгаа. Баярлалаа.